Зүүн бүсийн дуу хоолой цэцэн подкаст сувгийн копи өрхөөс өмнө нэвтрүүлэг танд хүрч байна. Нэвтрүүлгийг цэн дэвш миний бие болон намун байгаль бид хоёр хөтлөө хүрэх болно. Бид 103 аймаг болон Хинтээ аймгийн нийт сонсогч та бүхэнтэйгээ сав гар бүрийн өглөө уулзч байна. Бүгдэнд нь өглөөний мэнд. Бидний энэ удаагийн дугаарыг Cloud9 Coffee Shop дэмжин ажиллаж байна. Cloud9 Coffee Shop-ийнда баярлалаа. Өглөөний мэнд аюуша. Өглөөний мэнд. Кофе өрхөөс өмнө нэвтрүүлгийнхээ анхны дугаар бид юу хөрөх цаашлаад ер нь манай нэвтрүүлгийн гол онцлогийг манай хөтлөгч намун байгаль тайлбарлах болно. Бид кофе өрхөөс өмнө нэвтрүүлгийнхээ дугаараар Хинтээ аймаг болон 103 аймгийнхаа барилга байгууламж түүхэн газруудын талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэх болно. Жишээлбэл барилга байгууламж нь бидний амьдралын түүхийн салшгүй нэг хэсэг юм аа. Тийм ч учраас энэ удаагийнхаа дугаараар хан Хинтээ аймгийнхаа музейг онцолж байна. Чамд аюуша музейтэй ер нь холбоотой дурсамж байдаг уу? Надад сайхны хүртэл музейтэй холбоотой дурсамж байгаагүй. Гэтэ нэвтрүүлгээр сая бэлтэж явж явах хугацаанд музейгээр ороход бол надад үнэхээр сайхан мэдээж төрсөн. Одоо манай Монголын өг түүх юм байна. Одоо манай Монголоос ийм тийм олдрууд олдож ирсэн юм байна. Надад ерөнхийдөө аймаг санагдсан. Музейн тухай бодол нь болохоор би дөнгөж сайхан яваад ирэхэд бол өглөг гөрүлийн арагаас тэгээ эртний олдрууд ер музей гэх тийм бодлоо ч ирдэг. Хүүхэд арын болгоны толгойд ер музей хэрүүлэг гөрүүл арагсны бодлоо орж ирдэг бах тий. Тань тийм юу байдаг вэ? Дурсамж? Миний дурсамж гэх юм бол би хүүхэд байхдаа ээж маань ер нь намайг музейг их авч явдаг байсан. Хүүхдийн баяр болгоноор музей үздэг байсан. Тэрнээс ямар музей гэхлээр ер нь байгалийн музей, түүхийн музей, богдхааны музей орж үзчихсэн юм байна. Ойлгомжтой. Музейн тодорхойлтыг бидэнд хэлж өгөөч. За музей гэдэг тодорхойлтыг би та бүхэнд уншиж өгье. За музей бол энэ дэлхийн ховорцсон мөн тухайн нутаг орны түүх соёлын үеийг унган төрхөөр нь хадгалан хойч үедээ өвлүүлэн үлдээх нэн чухал байгууллага юм аа. Музей гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлан сурчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашигын төлөө бус соёл эрдэм шинжилгээний байгууллагыг хэлнэ гэсэн байна. Соёл эрдэм шинжилгээний байгууллага гэдэг маань музей хэлдэг байна. Өөрөөр музей хэлдэг байна шүү дээ. За. Тэгвэл би музей гэдэг үгний утга учирын талаар ярьж өгье. Гэхдээ тэрхийн тулд бүгдээрээ эртний грекийн талаар ярих хэрэгтэй. Эртний грек үе гэдэг нь манай эртний өмнөх 8 дугаар зуунаас манай эртний 1 дугаар зуун хүртэл үргэлжилсэн хүний соёл иргэншлийн хамгийн чухал суурь үе нэг юм. Энэхүү үеийн хүн төрөлхтний арчлал, философи, урлаг, спорт, шинжлэх ухаан, утга зохиол зэрэг олон салбарын үндсийг тавьсан соёлын их болог гэж тооцогддог. Тэр үед шинжлэх ухаан яруу найргийг тэтгэж охин тэнгэр муузад зориулсан ариун сүм мөсионд ард олон урлагийн гавшид бүтээлийг үзэж шашны домог үлгэр дитгэн биширч гоо сайхны цэнгэл таашаал хүртснээр сүм дуган урлагийн орд нь музей болох зам нээсэн гэж үздэг юм байна. За музейн тэгвэл эртний грекээс гаралтай юм байна шүү дээ. Тэгвэл яг одоогийн бидний үздэг музей хаанаас эхэлсэн бэ гэхлээр 16 дугаар зууны үедээ салшгүй холбоотой юм байна. За ягаад 16 дугаар зууны үетэй холбоотой байна вэ гэхлээр 16 дугаар зууны үед дүрслэх урлагийн бүтээлүүд, байгаль шинжлэлийн ховор нандин цуглуулгын сан хөмрөгтэй гайхамшигын ордон гэж нэрлэгддэг Kunstkammer 16-аас 18 дугаар зуунд Европт маш алдартай байсан хувийн цуглуулгын өргөө буюу кабинет, эртний эдлэл соёл урлагийн дурсгал, урлагийн үнэт зүйлсийг цуглуулах, хадгалах, судлах үйл явц бүхий антикварын нэртэй газрууд нь бий болсон учраас музейгийн үндэс суурь нь 16 дугаар зууны үед Европт үүссэн гэж үздэг юм байна. Тэгэхээр кабинет гэдэг маань музейн өмнөх нэгжил гэсэн үг үү? Тийм. Ер нь бол музейг судлах үйл явцад томоохон үндэс суурь болж ирсэн музей ихний үүс сурууд юм байна. Ойлгомжтой. Тэгвэл манай оронд яг хизээнээс музей бий болж бид музейтэй болж эхэлсэн юм болоо. За энэ бол маш сонирхолтой. Манай оронд ч гэсэн 16 дугаар зууны сүүлч үеэр музей анх үндэс суурь тавигдсан гэж үздэг юм байна. 16 дугаар зуун гэсэн тийм 16 зууны сүүлч үеэр. 500-ны өмнө гэсэн үг үү? За энэ Бурхан шашны анхны хийд буюу Эрдэнэцүүд байсан Автайсан хааны өргөг Монголын эртний зүйлийн музей байсан тухай сурвалжид тэмдэглэсэн байдаг бол нэрт соён гэгэрүүлэгч Говийн ноён Хотогт Данзан Равжаан 1842 онд одоогийн Дорногов аймгийн Өргөн сумын нутагт орших Хамрын хідэд Гевадан Равжаалан нэртэй сүм байгуулсан Монголын музейн их үүсвэр гэж үздэг юм байна. Кофе өрхөөс өмнө нэвтрүүлгийн хийхэд
намаа хэлсэнчлэн бид хаан хэдийнхэн музейн түүхийг ярина гэж. Музей ярихын тулд эхлээд музейн үүсэл, гарал, дэлхийн музейн түүхийг ярих нь зөв гэж бодсон юм л да. Одоо харин бид хаан хэдийн музейхээ түүх рүү эргэн оръё. За тэгэлгүй яг хуу түүнээс өмнө эхлээд манай нэвтрүүлгийг дэмжин ажиллаж байгаа Cloud9 Coffee Shop-а танилцуулъя. Кофе унгаа зураг зурж дуу сонсох боломжтой Cloud9 Coffee Shop нь Чингис хотод маань шинээр нэгдэн үйл ажиллагаа явуулж байна. Та бүхэн очиж үйлчлүүлээрэй. За одоо хаан хэдийн музейхээ талаар хүргэе. 1949 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын Гэгэрлийн амны сайдын 4 сарын 8-ны 61-р тоот тушаалаар орон нутгийг судлах кабинет байгуулагдсан одоогийн музейн үүсэл гэж үздэг юм байна. Тэгэхээр манай музей 76 жилийн түүхтэй байгууллага байх нэ. Тухайн үед аймгийн засаг даргын тамгын газрын хой талын дүнзэн байшинд 30 ордон үзмэртэйгээр эрхлэгчээр цэнд ойдов дашрамцсан нар хавсран ажиллаж байсан. Анх байгуулагдсанаас хойш музейн байр муу зай талбай бага байсан учраас 1957 онд яашил байсан байранд нүүж ирж 4 танхимтайгаар ажиллах болсон юм байлээ. За түүнээс хойш 1970 онд сангийн аж ахуйд байрлах халах голын байлдааны жилүүдэд Орос цэргүүдийн ангийн штаб байсан байрыг музейн зориулалтаар засварлаж өргөжин 1971 онд соёлын сайдын тушаалаар орон нутгийг судлах музей болж өргөжүүлсэн байна. За орон нутгийг судлах музей нь хан хэнтий, байгаль орчин үе, түүхэн найрамдал гэсэн 5 тасагтайгаар дотоод гадаадын зочид төлөөлөгчдөд аймаг орон нутгийнхаа түүх соёлыг, зан заншлыг иж бүрэн сурталчлан ажиллах үйл ажиллагаа явуулж байсан. За орон тооны үйлчлэгч, тайлбарлагч, манаац зэрэг ажилтнуудтай ажиллаж байжээ. 1982 онд халахын Сэцэн хаануудын амьдарч байсан Алтан жам барилгын үлдэгдэл бүхий 5 сүмийг музейхээ мэдээлэлд авч сэргээн засварлаад 1984 онд Сэцэн хааны ордон музей болгож ирсэн юм байна. За 1987 онд Төвд байрлах урагшаа сонины байрыг музейн зориулалтаар засварлан орон нутгийг судлах музей болон тус нүүн шилжиж байсан юм байна. Энэ бол манай хан хэнтийн музейн 76 жилийн түүх юм аа. Урагшаа сонины байр гэдэг маань нөгөө манай хэнтийн аймаг төвд байдаг гэсэн байр мөн дээ. Тийм. Одоо шинэ музейх маань суур гэсэн үг. Одоо юм урагшаа сонины байрыг нураагаад шинэ музейхээ суурийг тавьсан юм байлээ. 76 жилийн түүх нь олон хүмүүс ажиллаж аймаг орон нутгийнхаа үнэтэй ховор нандин үзмөрүүдийг хадгалж хамгаалж өдий хүрсэн аймгийнхаа музей хамт олон бас баярлаа гэж хэлэн зүйтэй байх. Одоо бол шинэ барилгатай болсон байгаа тийм ээ. Хэлгүй яах вэ? Бидний нэвтрүүлэгт мөн маш их тусалцаа үзүүлсэн. Та нартай баярлаа гэж хэлье. Аймаг маань шинэ музейтэй болсон. Тэгэхээр музейхээ талаар ярилцъя гэж бодож байна. За музей маань 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шинэ барилгын шавыг тавьж 2021 онд шинэ барилгаа хүлээж авсан юм байна. Орчин үеийн шийдэлтэй шилэн болон гантэг чулуун басаадтай бөгөөд барилгын төв хэсэгт буй шилэн басаад нь цомцог гэр хэлбэртэй харагдаг тул орчин үеийн суурьшмал болон нүүдэлчин уламжлалт шинжийг агуулсан онцлогтой юм байна. Нийтдээ 1889.6 м2 хэмжээтэй 3 давхар барилга юм байна. За барилгын өндрийн хувьд орон сууц барилга байгууламжтай дүүцэлд үүсгэх юм бол 5 давхар барилгатай дүүцгээр хэмжээтэй талбайн зогсоол ногоон байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шат гадна талбайн гэрэлтүүлэг гэж цогцоор нь шийдсэн байгууллага байна. 3 давхар хэмэлтрөө 5 давхар байртай адилхан гэсэн үг. Дүүцгээр хэмжээтэй гэсэн. Хэмжээг нь маш томор хийжээ. Хамгийн сонирхолтой нь улсын төсвийн хөрөнгөөр барьсан зориулалтын анхдагч музей барилга гэдгээр онцлог болж байгаа юм байна. Ийм гоё музейтэй болсондоо манай хинтичүүд түнчлэн зүүн бүс их маш их баяртай байгаа. Музейг улс орны нүүр царай болсон аялын томоохон сувг гэдэг шүү дээ. Одоо хоёлаа аймгийнхаа музейн үзүүрүүдийн талаар мэдээлэл өгөө. За тэгээ аймгийнхаа музейн үзүүрүүдийн талаар мэдээлэл өгье. За одоо бол Хинтээ аймгийн музей болон Сэцэн хааны музей гэсэн 2 тусдаа байранд үйл ажиллагаагаа явуулж байна. За байгалийн өвийн танхим, эртний түүхийн танхим 1-2, их хаан түүний голомт нутаг дахь залгамжлалын танхим, дүрслэх урлагийн танхим, угсаатны зүү, соёлын биет бус өвийн танхим, тусгай буюу төр үзэсгэлэнгийн танхим гэсэн 7 танхимд үйл ажиллагаагаа явуулж байна. За түүх угсаатан шашин археологийн ач холбогдол бүхий 2000 гаруй үзмэр эд өлгийн зүйлс хадгалагдсан юм байна. 7 танхим гэсэн үү те? Тий 7 танхимаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр та бүхэн ирж өргөнөөр үйлчлүүлээрэй. Надад аймгийн музейн талаар бэлдээд хамгийн сонирхолтой нь солиор байсан.
солих хоёр солирог их сонирхолтойсэн тий. Мгм. Тэгвэл бид нэ солирын талаар мэдээллийг өгөөч. За тэгээ. Та хэд мань мэдж байгаа. Солир гэдэг бол сансрын орон зайд буй тоосны хөрөнгөл буюу чулуулгын хэлтэрхий шүү дээ. Бас толир гэж бий. Толир нь болохоор сансарт нэгэн тоосон зөрөж тоосонд нь хоорондоо бөөгнөрлөдөд нэг нь бит болоод ман дэлхийн агаар мандалд орж ирэхдээ шатаж дуустдаг үйл явцыг толир гэж нэрлэдэг. Хүмүүс од харуулаа гэж ярьдаг та. Уг нь энэ бол толир агаар мандал шатаж байгаа үзэгдэл واخгүй юу? Тэгэхээр одоо биднээс агаар мандал шатаж байгаа үзэгдэл дээр нь л хүслэж бидэг гэсэн. Хүслэж минээд байх гэсэн үг юм байна тий. Сонирхолтой байна. Ерөн солир маань дотроо чулуун, шилэн, металл, чулуун металлын холимог гэдэг олон янз л та. Манад болохоор 250 г ноён богд, 910 г аж богд, 189.5 г матад, 3 кг 920 г тугалын бүлээн, зэрэг чулуун солир, мөнгөн дүш, аж богд 2, манлай, царгийн говь гэд металл солир, тамир цэцэрлэг, ноён уул, хан хөгшин зэрэг металл чулуун холимог, хинти, хэрлэн химэх, шилэн солирууд олдоод байна. Энэ солируудын маань нэршлиг унсан газруудынхаа нэрээр нэрлэдэг. Манай аймгийн тэгвэл музейд байгаа солирыг ер нь хаанаас хизээ олж ирсэн бэлээ? За, танаа солирыг гашаар төвшин ширээ гэж нэрлэдэг. Солир олсон түүхийг би ярьж өгье. За. 1990 оны 5 дугаар сар. Боронтос сумын 10 жилийн сургуулийн багш Батуучир хэсэг сурагчтай хамт аялал хийж явж исэн байна л та. За. Тэд гашаар сум Сүхбаатар аймгийн төвшин ширээ сумын зааг нутгаас оврлог хүнд чинтэй нийгэм бараан өнгө чулуу олсон. Үүнийг багш сурагчид солир хэмээн бололтой аймгийнхаа музейн удирдлагад мэдээлсэн байдаг. Түүнийг музейн захирал Магсарч, сан хөмрөгч Даваг, тайлбарлагч Оюнбаатар энэ эдгээр хүмүүс музейн үзүүртээ авч тавьж ирсэн байна. Энэ мөчийг дэлгэнүүлээд би танаас нэг асуулт асууя. За. Та хэрвээ энэ багш сурагчдын оронд байсан бол энэ чулууг солир хэмээн мэдэх байсан уу? Би одоо оронд нь байсан бол солир гэж бол бодохгүй хаа. Эхлээ ямар ч арай тийм чулуунаас арай өөр бүтцтэй байгаа ах тий. Бид солир юм чинь. Тэгэхээр эхлээл сонирхож харна уу гэхээс ч тэгэж шууд солир энэстэй солир гэж шууд юм шиг байна гэж залахгүй ах гэж бодчих тий. Тийм. Би ч гэсэн энэ хүмүүсийн оронд байсан бол хажуугаар нь өнгөрөөл тоглож надад өнгөрөх байсан ба. Хэрвээ сурагчтай оронд байсан бол тий. За анх солир олсон түүх маань их сонирхолтой маа. Тэгвэл манай аймгийн солирыг улсын хамгийн том солир гэсэн байсан тий. Энэ үнэн болов? Дээр солирын төрлүүдийг хэлсэн дээ. Тэр дотор чулуун солир гэж байгаа. Манай аймгийн солир бол чулуун солир дотор хамгийн том нь гэж явдаг. Өндөр нь 79.5 см. Өргөн нь 45-аас 52 см өргөнтэй. Жин 550 кг. 550 кг. Өөрөөр хэлбэл хагас тонн гэсэн үг. Аж богдын солир гээд 583 кг-аас металл солир бас байдаг. Тэгэхээр солирууд дундаа хоёрт чулуун солир дотроо нэгт бичигдэх гэсэн үг. 550 кг хэрэг баг хагас тонн жинтэй юм биш үү тий? Тий. Тухайн үед гэдэг яаж зөөж авчирсан юм бол хагас тонн жинтэйгээ дааш тийм чинь. Тэр ч тийм шүү. Манай солир гэхдээ их сонио. Юу сонирн бэ гэхээр яг солир мөн эсэх. Мөн аваас солирын чухам ямар төрөлд хамаарах, чухам хэдий дуунсан унахыг нь хэн ажиллаж харсан зэрэг нь тодорхойгүй байдаг. Тийм үү. Тэгээд судлах зорилгоор 2010 оны 7 дугаар сард профессор Хиймч сэтгүүлч Гонгор Жавга шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Цэнтэтэй хамтран химийн найрлагыг геологийн төв лабораторид 2 удаа шинжилсэн байгаа. Тэр шинжилгээний дүнгийн дунджийг хуваар илэрхийлж Оросын холбооны улсын Маркова, Одиса, Полюмка зэрэг чулуун солирын химийн найрлагатай харьцуулж үзсэн. Солирын химийн найрлагын зөнхлөх хувийг цахиурын оксид, магнийн оксид, 2 валенттай, төмрийн оксид, хөнгөн цагаан оксид, кальцийн оксид, никл, хүхэр зэрэг тус эзэлж байв. Оросын холбооны улсын дээрх чулуун солируудын химийн найрлагатай дүүж байдаг. Энэ судалгаа бол манай солирын нэр хүндийг өргөсөн чухал судалгаа болсон. Мөн шинжлэх ухааны судалгаанд нээлт болохоор чухал үйл явдал болсон юм. Тэгэхээр энэ гайхамшигтай үзүр манай аймгийн музейд хадгалагдаж байгаа нь үнэхээр гайхалтай юм. За тэгээд
энэ талаар маш гоё дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Аюуштай баярлалаа. За баярлалаа. За Дашрам дэлгэхэд манай аймгийн музей нь эх оны 1 сар хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа юм байлээ. Ягаад гэвэл ер нь бол Монголын бүх музейнууд одоогоор ажиллахгүй байгаа гэж хэлж болох юм шиг үлээ. Ягаад гэвэл 4 жилд нэг удаа болдог музейн тооллого нь одоо явагдаж байгаа юм. За тэгэхээр хэрвээ манай аймгийн музейг үзэх сонирхолтой хүмүүс байвал оны эхэнд ирж үзээрэй гэж хэлмээр байна. Мөн музейг үзэхдээ хүүхдүүдтэйгээ ирж үзээсэй гэж хүсэж байна. Ягаад гэвэл манай музейн тухай хуулинд 0-аас 16 насны бүх хүүхдүүдэд музей үн төлбөргүй үзүүлдэг юм байна. Хоо манай аймгийн музей маань анх 30 орчим үзмэртэй нэгдэж байсан бол одоо 2000 гаруй үзмэртэй болж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. За 76 жилийн түүхэн замналтай хан хэнтийн музей маань 2023 оноос хойш 30 гаруй хүний орон тоотой ажиллаж жилд дунджаар дотоод гадаадын 15,000-аас 20,000 үзэгч жуулчдад үйлчлэн ажиллаж байна. За ер нь бол манай Сэцэн хаанчуу түүх музейгээрээ алдартай. Музей бол яалтчгүй манай аймгийн орон нутгийн түүх өв соёлыг агуулсан үзэсгэлэнгийн нэг юм. За мөн манай музей нь хүүхэд залуустаа өвлөн сурчлах үйл ажиллагаа явуулдаг маш чухал байгууллага юм аа. Үзэгчтэй хандж хэлэхэд манай музейгээр зочлоорой гэж дахин хэлмээр байна. Хэлгүй яах вэ? За би нэг сонирхолтой мэдээлэл өгье. За манай Хэнтэн аймгийн музей нь 103 аймагаас анхны музейтэй болсон аймаг гэж явд юм байна. Тийм үү. Тэгвэл хамгийн сонирхолтой Сүхбаатар аймгийн Ухсаатны зүүн музей нь 1949 оны 4 сарын 15-нд буюу манайхаас ердөө 7 хоногийн дараа музейгээ байгуулж ирсэн юм байна. Түүх ямар азтай юм бэ? Бидний өргөсөн мэдээлэл аймгийн маань музейн талаар багхан ч гэсэн ойлголт өгсөн гэж найдаж байна. Музей бол зөвхөн үзэсгэлэн үзүүлж үзүүр хадгалдаг газар биш. Сүүлийн жилүүдэд соёлын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буйтай холбоотойгоор дэлхийд даяар музейн тоо 95,000 болж өссөн байлээ. Энэ музейн дотор сонирхолтой их олон музей байсан. Хамгийн сонирхолтой гэснээс нь ганц хоёр хоног хүргэчихье. Цаг бага байгаалахаар. За тэгээ. За музей ер нь тухайн орон нутгийн болон бус нутгийн хэмжээнд бүтээлч эдийн засгийн орчинг хөгжүүлэхэд тэргүүл гүйцэтгэдэг. Мөн тухайн орон нутгийнхаа өнгө түүхийг илтгэж байдаг учраас аялал жуулчлалын татах томоохон салбар болт юм лээ. Ингээд аюушхаа сонирхолтой музейнүүдтэй танилцъя. Дашрам дэлгэхэд энэ музей маань бол хамгийн сонирхолтой 10 музей гэж явд юм байлаа. Гэхдээ цаг бага болохоор 1-2 хоног хүргээд явчихъя. За. Сэтгцийн музей. Бас аимшиг музей. Энэ музейн таныг үеийн галзуугийн хэмлэгээр аялуулна. 1967 онд нэгдсэн уг музейд сэтгцийн өвчтэй хүмүүсийг эмчилдэг янз бүрийн аргаас эхлээд тэдний амьдрал, сувилгаа, арчлагааг харуулсан байдаг юм байна. Мөн 500 гаруй галзуучуудын өдрийн тэмдэглэл байдаг. За. Хоёрт Шимэгч амьтдын музей, Токиот. Шимэгч судлалын дээд сургуулийн байрлах Шимэгч амьтад буюу Парацитуудын музей нь Японы нутаг дэвсэгт байх төрөл бүрийн хэлбэр хэмжээтэй янз бүрийн өт хорхой гэх мэт 45,000 гаруй үзмөрүүдээс бүрддэг. Түүнчлэн музейн тавиур дээрээс эдгээр шимэгчдийн золиос болсон хүний эд эрхтнүүдийг олж үзэх боломжтой. Тэдний тухай дэлгэрэнгүй судалж тухайн сэдвээр бичигдсэн бол олон тоолны мэдээлэл мэргэжлийн номыг ч уншиж болт юм байна. Сонирхолтой юм тий. Бас юу байдаг гэж сонсч байсан юм байна. Гичний музей, оюутлын машины музей хүртэл байдаг гэж сонсч байсан юм байна. Одоо өгсдийн музей тэргээл. Тий. Бид копи өрхөөс өмнө нэвтрүүлгээрээ хан хэнтийн музейхээ талаарх түүхийг хүргэлээ. Бид дараагийн дугаараар хан хэнтийн чуулгын талаар ярих болно. Чуулгатай холбоотой мэдээлэл байл бидэнд илгээгээрэй. Зүүн бүсийн дуу хоолой Сэцэн подкаст сувгийн копи өрхөөс өмнө нэвтрүүлэгтээ хамт байсан үзэж та бүхэндээ баярлалаа. 7 хоног бүрийн лав гарагийн өглөө та бүхэндээ уулзч байх болно. Баяр таа.